За тэгэхээр нэг цахим гэмт хэргийн энэ асуудлыг нэг сайн мэдэхгүй хүмүүс энэний оролцогч болж маш их хохирч байгаа. Хөдөө суманд баг дээр малчин айлын эхнэр нөхөр хоёр талдаа гарцсан оролцоод тоглоо тэгээ хамаг малаараа тэгэл тэр хохирол юу ч хөө болоод ингэж байгаа тохиолдлууд маш их байгаа. Тэгэхээр энэ дээр бол учрал гишүүн сайдаа хамгийн гол нь одоо соён гээгүүрүүлэх ажлуудыг сайн хийм. Тэр яг хийж байгаа тэр ямар нэгэн бооцоот болон одоо мөрөөдөө тэр тоглоомын хор хохирлыг нь сайн тайлбарж өгчөмөр санагдаад байгаа юм л да. Жишээ нь покер тоглож байгаа. Магадгүй одоо нэг сумын 2-3 хүн орцсон тоглож байж магадгүй. Гэтэл яг нөгөө удирж байгаа нөхөр нь дөрвөн ширхэг гар утас ингэж тавьж байгаа л өөрөө дангаараа ороод тэгээ нөгөө нэг тоглож байгаа нэг хоёр хөдөөний хүнийг л бүгдийг нь одоо хохирогч болгодог л ийм л юм байлаа шүү дээ. Тэгээ эхэндээ нэг ганц хоёр удаа өгдөг. Өгөнгүүт нь хорхоосдог. Хорхоосонгууд нь одоо хамаг мал хөрөнгөний одоо бүгдийг нь хуу хамдаг л ийм л зүйл байгаа. Тэр одоо жишээ нь одоо хөдөөний тэр малчин залуу ганцаараа тоглож ганцаараа олон хүнтэй тоглож байгаа л гэж бодож. Тэр бол зохион байгуулалтаа хэсэг бүлэг гэмт хэрэгтнүүдтэй л тоглож. Өөрөлдвөл бүх оролцогч нар бүгдээрээ холбоотой ганцхан чиний мөнгийг л авах гэж байгаа шүү. Тийм учраас манай энэ одоо энэ зүйлээр тоглож байгаа энэ ард иргэд бас энэ дээр болгоомжтой байгаа. Тэгээ мэдээж одоо манай монголчууд ер нь жоохон мөрөдөө тоглох хорхоотой гэж ярьдаг. Хорхоосоотойгоо тэгэхээр 13-аас сайхан тоглоод тэгээд хоорондоо өөр хоорондоо нэг 50,000 төгрөгөөр тороод тэгээд тэр хорхоогоо дараа тэгээд ямар ч аюул байхгүй, эрсдэл байхгүй, хэл ам байхгүй ийм л юм болно шүү дээ. Тийм учраас ер нь бол учир сайдаа энэ хамгийн гол нь одоо хит их хориглохоос илүүтэйгээр яг энэ одоо мөрөөдөө тоглоом цахимаар явж байгаа энэ мөрөөдөө тоглоом чи ингэж хохирож исэн байна гэдэг юмыг одоо яг энэ хууль батлах явцдаа олон нийт таниулж бас энэ хууль баталж энэ хоригсны үр дүнд энэ мэдээж одоо энэ цахим мөрөөдөө далд орох байх л та. Далд орох учраас далд хэлбэртэй болох учраас энийг л одоо иргэдэд сайн таниулах тэр ажлуудыг хийх ёстой л гэж би үзэж байна.